Танахан хүн одоо ард түмнээ хөлөгтөн парламент дээр байгаа цөөнхийн бүлгээ хөлөгтөн дандаа худлаа ярина. Уул нь өнөөдөр ерөнхий нарийн бичгийн даргын томилгоог хилцэхгүй гэж ярьсан. 5 жилийн үндсэн чиглэлээ хилцээд салан хураалтуудаа дуусгаад явъя гэж хэлсэн. Шөнө өрөөгөр албан тушаалын дандаа луур хийн хөшгөний ард хулгай иддэг, худлаа ярьдаг ч үнээр хэтэрчлээ. 49 гишүүнээр томилогдож байгаа ерөнхий нарийн бичгийн даргач улсын их хурлын дэгийн зөвлөх одоо хийж чадах юм уу? Уул нь би зарчимтай яриа хэлцэл хийлээ гэж ойлгосон. Гэтэл та нар 49 үнээрээ дэмжиж томилчлоо. Түүгээрээ намдаа зөвлөгөө хийлгээрэй. Энэ улсын их хурл дээр бол биш байна. Уул нь парламент соёл байх ёстой шүү дээ. Олон цөөнхийн энэ хуралдааны яаж явуулах тухай хуулийн зөвлөгөө өгөх гэж байгаа дэгийн зөвлөх шүү дээ. Та хэдийн байгаа царайгаар одоо юу гэж харагдж байна гэхлээр та хэд бол үндсэн хуулийн цэцээр бол тоглосон юм байна. Улс төрийн захиад даалгавар бол тэрүүгээр хийлгэсэн юм байна. Одоо хариуд нь шагналаа өгж байгаа юм байна. 28 оны сонгуулиар айгуул танаа намаас нэр дэвшин. Ийм л дүр зураг харагдаж шүү дээ. Их хурлын дарга болоод энэ дээр суугаад төвийг сахина гэж хэлчихэд цөөхтөө зүгээр л бид хуралдаа дотроо юм яриацгийг гэхэд хуралд боломж өгөхгүй өнөөдөр ч ингэ чуулгана хийгээд тэгээ ар худраар нь хийж байгаа юм чи энэ шүү дээ. Албан тушаалаа ямар хурдан шийддэг юм бэ? Бялуун шагналаа ямар хурдан түгээдэг юм бэ? Арай хэтэрлэн шүү дээ. Арслан юу гойсон юм? Мөргөс сөгдөж гурх юм хаашаа. Бүлгээрээ нэг хилцээтэй л гэсэн шүү дээ. Улсын хурлын бүтцийн чинь байгуулах шүү дээ. Гэтэл юу болов? Харанхуй шөнөр оройгоор сайхан биднес анхдуур үнцүүлээ батлаад бүгд найрамдах төрийн сонголт хийсэн өдрөө тэмдэглэлээ. Ардын нам тэнд өөр үзэл бодолтой байсан бүх хүмүүсээ булж алчаад комментарийн үндсэн хуулийг баталсан. Өнөөдөр арга барилч ерөөс солигдоогүй шүү дээ. Бусдынхаа үг хэлхийг, байр сууриа илэрхийлэхийг, хоорондоо ярилцахыг яг бууж байгаа адилхан хуураад алга болгочоод 10 удаагаар нь яг 101 жилийн өмнө хийсэн ажлаа дахиад хийж штт. Ямар арчаагүй юм бэ? Тэр үед хүний аймаар золж байсан баг. Өнөөдөр зүгээр парламентын хэвийн үйл ажиллагаар золж штт. Улсын хурлын даргын дэргэд зөвлөөрч ярилцахгүй, намын бүлгээр нь хилцүүлэхгүй, зүгээр коноптол бүдийг шийднэ гэж бодож байгаа ийм өвөө